Монгол улсын төрийн шагналт зохиолч дэвлэлийн шагналт зохиолч Жамбын Пүрэв. Жамбын Пүрэв зохиолч нь 1921 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд төржээ. 1945 онд намын дээд сургууль, 1952 онд Георгийн нэрмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд курсыг төгсжээ. 1946 оноос уран бүтээлээ эхэлж хөдөө талд, нэр хүнд, бэли, 10 захидлын харив, 3 зангила, ундрах инженер, мянган захидал, аянга, зүрхний хилэн зэрэг тууж өгүүлэг роман хэвлүүлжээ. 1967 онд Монголын зохиолч дэвлэлийн шагнал, 1984 онд бүгд найрамдах Монгол ард улсын төрийн шагналыг тус хүртэж байсан байна. Энэ удаад та бүхэндээ Жамбын Пүрэв зохиолчийн өргөмөл хүү өгүүлгийг хүргэж байна. Зуны ихэнх сар дуусаж байв. Тунгалаг хөх огторгуйн умар хаяанд бөөн хар үүл хуралдаж, алсад цахилгаан үе гялалзаж байлаа. Нар салхинд ганцсан бараан царайтай 2 хар хүү гидсэн татсан шарлангуй хүчтэй морь унаж, өтгөн ногоон ойн ширэнгэр бүрмэл хөвч нурууг дамжин зүрэг замаар гэлдрэн явж байв. Өндөр биетэй туранхай нүртэй даш гэдэг хүү үүрч яваа Орос винтовныхон оосрыг засангууд хүн амьтны бараач харагдахгүй газар юм а гэж асуухад намхан чирэг биетэй Ёндан гэдэг залуу нь харуулаас нааш айл амтан байхгүй л дээ. Одоо бас л өртөө шахам газар явна шүү гэж хариулав. Энэ хоёр элдвийг ярилцсан урт дэнзэн дашуураараа морио хаяа гуйдас хийж ой шугуй сүлжин уулын ширүүн урсгалтай сарга голуудыг дамжин гадалсаар явлаа. Нар баруун зүг гудайж ирэхэд тэнгэр бүрхэн алсын ууланд бороо цайрав. Архан харуулын нутагт орж ирэхэд замын хажууд хэсэг шугуйн цаахан нохой хуцаж утаавнартх нь хэдэн хоногоор хээр зэлүүд газраар явсан хүмүүст тунч аятайхан санагдлаа. Хот айлын гадаа хүрэлцэн очиход ноход боорлон хуцаж үүдэн нээлттэй эсгийн гэрүүдээс хүүхдүүд гуйлдан гарч сонирхон харцгаана. Алсын хүмүүс цөөн үзэгддэг бөглөө энэ нутгийн хүмүүс өвч бүрэн зэвсэгтэй хоёр эрийг юр бусаар цочин харж гайхшран угтав. Хот айлын баруун урд талын том цагаан гэрийн гадаа уян дээр очиход дэргэд өндөр өстэй шүр эрдэнсийн чимэг зүүсэн хижээл насны авгай угтан гарч ирээд нохой хорж алханхээ ширсэн эсгийн үдэн өргөж ёсорху хүнд итгэлтэйгээр гэртэн оруулав. Гэрийн баруун хой талд зассан жаацтай эрен нүртэй модон орны өмнө сууж байгаа шодон буурал гизэгтэй хавтгай шар царайтай 60 шахам насны болвоо гимээр хүрэн тэрмэндээ лөмссөн хар хүн гаднаас орж ирж байгаа үл таних тэр хүмүүсийг харангуйтан инээмсэглэн харж сулхан дуугаар мэдлэв. Гэрийн эзэн энэ хүн гал нь буурсан хуурмаг залтай маягийн нүдээр ирсэн хүмүүсийг хардангуй ширтэв. Энэ бол архан хар уулын хуучин занг байсан Ванчингийнх ажээ. Будаг нь холцрон хуурсан том модон авдрууд тойруулж тавьсан их гэрийн хойморт утаа суусан том гунд намсраа бурхны хөргийг тавьж өмнө нь гялалцтал арчсан хідэн цогцоор дахил өрсөн харагдана. Даш Ёндан хоёр амар мэндэ мэдэлцсэн байдлыг ажиж гэрийн эзэнтэй элдвийг ярилцсаар нилээд удаан суухад Ванчиг нүд алдахгүй ширтэн айсан гайхсан асуусан янзаар харилцаж хэлэх үг бүхнэн хянан цэгнэж байв. Бэсрэгхэн агар хувинд хамраар сэнгэнсэн айраг сөгнөж хул аяганд мэлтэл зөөлөн хийж бариад тавганд өрөм тавьж зочлов. Цангаж ядарч яваа хүмүүст Ванчингийн хатан ахайн энэ зочлолт үнэхээр тааламжтай байлаа. Эрхэмсэг төршмөл авгаанаар хаанаас хаа хүрэхээр морилж явна вэ гэж Ванчиг чичрэн дүү нам дуугаар асуугаад хойноос нь урт писүү сурвалтай гансанд тамхиан нэрж тамхилав. Бид Эрдэнэ вангийн хүрээнээс энд хурч яваа гэж дашиг хэлэхэд Ванчигийн царай бараагаад нүдэн эргэлдүүлэн гүн бодлогошрохдоо толгой нь үл ажиглагдам салгалж байв. Тэр харуулын нутагт нөлөө бүхий энэ нэрийг биедийн татвал зохихыг урдаас мэдсэн Даш Ёндан хоёр эргэлзэн гайхалгүй албаны бичгийн гарган дэлгэхэд Ванчиг хуурамч хөдөлгөөнөөр өндис хийж хоёр гараа нь дэлгэн тосож тэр бичгийг аваад гөлрөн харахтан Монгол ардын намын журамт цэргийн жанжны бичиг
Эренцэн лөм хүртлэх харуулын занг төшөвд нарт гэж эхэлсэн цоошин нэр хаягтай бичиг улаан шугамтай муутуу цаасан дээр дурайж харагдахад олон янзын бодол төрөв. Ванчаг уул бичгийг 2 дахин уншиж үзээд албаны хүмүүс рүү толгоогоо бүхийлгэн тулган дээр сүү хөөрүүлэн галын дэргэд зогсож байгаа нэгэн бүсгүй рүү нүднийхээ булан гарах хилааж хараад өөдрүүгэн дохиход тэрлэгний энгэр сүү тархинд дагдайр болсон тэр бүсгүйн үдсгэлэнд хүрэн борцороо хувирч дүрлэгэр тогтуун нүдэрэн Ёндонгийн нүүрүүд авралыг эрх мэд зөөлөн хараад гэрээс гарав. Үүнийг мэргэн вангийн хушуунд айлд зарцлагдж байгаа миний дөө охин ч бас ингэж хүний нүдэнд буртаг болж явдаг байх та гэж дашид бодогдсон гарч байгаа бүсгүйг өрөвдөх сэтгэл төрлөө. Алс газраас чухал албаны хүмүүс хүрэлцэн ирсэн сургаар харуулын занг шар балжин ямч ёслолынхон хар хөрмийг өмсөн жороо морон унаж Ванчгинд ирлээ. Ванчиг нээлттэй үүдэрэн зангийг ирж явааг хараад гэрээсээ гарч морин уяан дээр очингуутан амар мэндч үгүй. За нэг янзтай хүмүүс ирэх шиг байна. Цэргэлсүүлэх гин. Нөгөөдхийг мэдэгдвэл харлах нь тэр шүү дээ гэж хэлэхэд итгэлтэй түнш балжин юм нүдэн бүлтгнүүлэн гайхаад аяархан шивгэнсэн дуугаар зарилгаар зарагдсан төшмөдөө тэгээд яагав. Улаан шугамын бичихтэй богд эзнийхүү бараан жанжныхуу айлатмааныхуу үгүй. Ардын намын журамт цэргийн баруун замын тусгай ангийн яамлагын шүү. Би мэдэхгүй юм. Тэгвэл улаан намынх л шивдээ хөө. Тэгээд яагав. Гэхдээ богд эзний зарилгаар гисэн бичгтэй юм байна. Гих зэрэг хэдэн үг шивэр авир ярилцаад гэрт орж даш нартай учрав. Харилцан найрсгаар ярилцсан хамаг хэргийг танилцаад Монгол ардын нам нь өөрийн их нутгаан хамгаалж гадаадын эзлэгч бүх дайсныг байлдан сөнөөж төрүүлсэн төвшдгөн мандуулах зорилго гэж дашиг ярихад балжин юм сонсоод баахан бодол хийлэн тамхиан дахин татаж Ванчгууд байн харж нэг хэсэг дуугүй сууснаа. Дээд газрын зарилгийг бид дагаж биелүүлэлгүй л яах вэ? Та бүхний цэрэг даачлан хуралдуулахад бид чармайн зүтгэн. Энэ тухай та бүхний тун яаруу бачуу яваагч ойлголоо. Одоохон тушаал зарлигээс харуулын ирчүүдэд яаралтай зарлая гэж зангийн хэлэхэд эднийг харуулын нутагт олон газраар явуулахгүй юмсан. Явбал гол өгсөөлөхгүй, ой модоор хисүүлэхгүй байх билээ гэж бодож суусан Ванчиг. Эрхэм төшмөд авхаанаар одоо орой болж хөлөгмөрдөн амрааж манайд саатаж хоноглох болов гэж өрн хэлэхэд занг тосож аваад тэгэлгүй яах вэ? Бид дурдсан тоот цэргийг маргааш саадгүй гаргахыг үүгээрэн чармай гэв. Гадуур явж олонтой уулзах хүсэлтэй байсан боловч нэгэнт нар шингэсэн тул даш нар Ванчгинд хоноглож амархыг зөвшөөрөв. Энэ айл нь хэдийнэ хон төхөөрч зууш бэлтгэжээ. Тэнгэрийн хаяанд олон хоногоор хуралдсан үүлнээс зүсэрсэн бороо цутгаж эхлэв. Үчийн харанхуй болоход зулын хажуугаар өөхөн дин асаалаа. Тарган мах чанаж твшинд овоолон хойморт тавилаа. Харуулын зангич байлцав. Ванчгийн хатан шаазан лонхтой шимийн толгой арх гаргаж гангар шаазан аягаар мэлтэл зөөлөн дуграа барьж эхлэв. Цагаан шүдтэй, гуа цэвэрхэн царайтай боловч шаналнгуй гархилсан нүдэндээ уйтгарлал, гашуун харамслыг шингээсэн байдалтай нөгөө зарц бүсгүй аргалын дөрвөлжний ар өрөөр холихон сархинаг уушгхан гоочилж өнчрлийн гутрангуй харцаар дахин нууцгай харах нь Ёндонд хөөрхийлөлтөй харагдаад энэ бүсгүйтэй уулзан ярилцвал лав нэг учир сонсох үзье. Үгийн дуулах юмсан. Эцний нүүрэн дээр яаж ч уулзах вэ гэж бодогдсон суув. Цаг нилээд өнгөрч амтд идэнд гэрдэх хүмүүс сүрхий алмайран согтцгоов. Балжин нэм занг бэлэгтүг хэлээд өглөө уулзахаар хэлэлцэн гарч мордлоо. Ор дэвсгэр бэлтгэн хүмүүс унтцгаав. Бороо шүнжингөн хаяа тасалдан чагнах мэт амсхийн орж байлаа. Гэрийн доторх бүх хүмүүс нам унтахад Ёндонгийн нойр хулчин зовирт бүсгүйн тухай хайрлах өрөвдхийн сэтгэл оргилж олон янзын бодол төрж холихон хэвтэв. Бороо түр зогсож хамаг амтан амгалнаар нойрсож байгаа гүн харанхуйн дунд бөглөө зайд газраас
хүний хашгирах дуу сонсогдох мэт болоод удав. Нилээд чагнан юу юм бол доо гэж бодож байснаа Сэмхэн босоод гарч чагнавал баруун хойд талын модтой ууланд нэг хүн зэвгэр дорой дуугаар ёолох мэт уянгалан зовиортойгоор хашгираад байх нь бүдэг боловч шөнийн нам гүн байдлыг эвдэн сонсогдов. Ёндон нилээд гайхан чагнаж байгаад нэг л сэжиглэлтэй хачин болохоор эргэж ороод дуг нойронд хурхирч байгаа дашийг Сэмхэн сэрээгээд буугаан ав гэж чихэнд шивгнэн хэлэнгүүтэн аяархан хувцлаж хоёулаа гарав. Сэмхэн алхалсаар буусан хот айлаасаа баруун хойш нилээд явж чагнахад нөгөө бархирах уянгалах дуу сонсогдсоор байв. Хоёр залуу ард дотор нь эвгүй зэвүүрхэлтэй сонсогдсон боловч буугаан бариад жижиг горих гатлан мод бургас сүлжин тас харанхуйн дунд явган бүдэрсээр хүн орилох дууны зүг эрслэн явв. Уулын хормойд тулж мод ширгэн дундуур дээшэн мацаж явтал ганц хүний нарийн зүрэг зам бүдгхэн тодорч гарлаа. Энэ замаар ванчгийн зарс бүсгүй л гүйдэг гэж Ёндонд гинт бодогдов. Замын үзүүрт зовлон өгүүлэх мэт уянгалан хашгирч байгаа хүний дуу улам тодорч ойрцсоор байв. Цагаантан ирж айл амтныг дээрэмдэ юм уу? Зодоонуудын гарсан юм уу? Галзуу хөлчүү амтын болов? Гэх зэргээр Сэмхэн ярилцсаар явж амьсгаадан авирсаар бараг уулын оргилд хүрэх төхөөд чагнавал нэг эрэгтэй хүн "Авраач тамин, авраач" гэж дахин уянгалуулан давтаж нэг аяар хашгирсаар байх нь үг мэдэх хөвч ууланд тунч аягүй санагдаж гайхлыг төрүүлв. Нөгөө бүдэг зам тэнд шууд чиглэн очсон мэт байх нь шинэ хэрэг биш болохыг илчлэн бүрч их гайхалтай болов. Тэр хүний дуунаас өөр орчинд ямар ч чимээ аниргүй байх нь хачин санагдлаа. Даш яндан хоёр замаас гарч шугуй дундуур Сэмхэн гисээр ойрлогч хүнд бүр ойртон очиод харвал өндөр уулын цавчим ар оройтох зулцхан модны хэсэг бөөн шугуй дотор том модон авдарнаас нэг хүний сэгсэр үстэй толгой цухойж хатаж ядарсан хоолоогоор авралыг эрен бархирсаар байв. "Чи юу хүн бэ?" гэж Даш гинт хажуунаас нь өндөр дуугаар асуулаа. Тэр хүний толгой цочих мэтний хөдлөөд "Буянт хүмүүс минь байвал ирж аваараач. Би зовлонд нэрвэгдсэн өнчин хүү байна" гэж хариулв. Даш яндан хоёр босоод дэрэгдэн очивол нэгэн залуу хүүг дээрээ дөнгөж толгойд багтаж цухих нүхтэй бүдүүн дүнзээр зааж хийсэн авдарт хийгээд төмрөөр төдүүлдэн товруутай бүдүүн хадаасаар ягшлан хадсан байв. "Чи хин гихч хүн юу болж байгаа нь вэ?" "Би харуулын хуучин занг байсан ванчгийн өргөмөл хүү Дамб гэдэг. Эцгийн зэмлэлээр энэ мөглөнд 3 сар сууж байна." "Чи ингэж үргэлжид орилж хашгирч байдаг хүн үү?" "Үгүй дээ. Үргэлж орилоод ч яах вэ? Цөхрөнгөө барсан юм. Энэ орой манай харуулын нутгаар хөл өмнө ихтэй болохыг би ажиж байлаа. Тэгтэл дээд газрын элчнэр болтой хүмүүс ирлээ гэж сайн сэтгэлтэй нэг бүсгүйгээс хүүхэд гүйлгэн надад хэлүүлсэн тул авран тэтгэх сайн санаад хүмүүс ирж байж юу магадаа л гэж бодоод тэдний чихэнд гасланд дуугаан хүрчихсэн л гэж аргаан ядахтаа л хашгирч байна да. Чи чинь яагаад ингэж уулын хөвчөд амьдаран авслуулсан хүн бэ?" Буянт дээдэс нар минь. Үүний учрыг цөмийг би чинь үннээр нь тоочин хэлэлгүй яах вэ?" гээд мөглөнд байгаа хар хүүгийн хөхөрч хатсан туранхай нүүрэндх том харнууд нь сая гийж байгаа өөрийн бүдэг туяанд амин тэмцэх мэт бачимдан гуугаар дүрлцэн гэлтгнаж байв. Мөглөнд удаан сууж турж шансан тэр залуу ир дэрэгдэн зогсоод байгаа Даш Яндан хоёрын нүүрөөд ээлжлэн ширтээд бачуурах мэт богино амьсгаагаан долиглуулан байж мөглөнд орсон өөрийн үнэн учрыг өгүүлж гарлаа. "Би сайн ноён хан аймгийн Ачит гүний хушууны цагаан хүү гэдэг хүний 3 дугаар хүү юм гэдэг. Миний эцэг их зэрэгэлдээ уйлган харуулж сууж угаад намайг 4 сартайд 10 цагаан буйнаанд дэлгэрүүлсэн сайн сайхан айл гэж энэ миний эцэг ванчгийг харуул занг болоод алб кэргэн залгамжлах үр хүүгүй гэж учирлан гуйхаар нь өрчлүүлсэн юм гэдэг. Тэгээд миний их эцэг хоёр
Хүүхдүүдийнхээ хамт ерийн засаг ноёныхон дуудлагаар намайг 5 нас хүрээд байхад мал хөрөнгөөн туугаад их нутагтаа буцжээ. Амьдралаарч зүгээр амин зуулгатай л айл байсан гэдэг юм. Миний өөрийн их эцэг хоёр нүүхийнхээ өмнө манайд ирээд эрдэм номтой, ариун шудраг санаатай, төр улстай үнэнч төмөн олондоо нүүртэй сайн хүн болоорой гэж ерөөлийн үг хэлээд миний баруун хацар дээр хуйлан үнссэн юм гэдэг. Одоо тэр их эцгийн минь хайрын сэтгэлээр хушуу хүрсэн хазар минь үргэлж халуу оргиод намайг ин эзэнгүй тайгад шаналган хэвтэж байхад дулаацуулах шиг санагддаг юм да гэж хэлээд Дамбын дуу нь хувирч том хар нүднээс нь бөөн нулимс мэлтэгнэн урсав. Говь нутагт байгаа охин дүүгэн бодож Дамбын үгийг чагнаж суугаа дашийн нүдэнд нулимс мэлтэгнэн байгааг ёндан хараад хорвоо яасан инэрлгүй билээ гэж бодон зүрхэн чангалж байв. Тэр үеийн явдлыг сайн мэдэх хүмүүс надад нэлээд юм ярьдаг л да. Залуудаан манай өргөмөл эцэг маань сайхан л ир байж, нэр хүндтэй ч ир байж, ганган хэнцэрч хүн байжээ. Өдөрт торгон дээл 2-ыг сольж, жороо морь нэг юулж 3 харуулын баян тарган айлуудын айрагны дээж архины ихийг ууж явдаг байжээ. 6 харуулыг атгандаа оруулсан даян дээрхэн хүрээний чойр ламдаж дотн нүүр талтай байлаа. Тэр ламын хүрээ хөдөөний өртгөөр нь очиж шууд бараалхан хонууд өнжүүдээр байж ажил хэрэгэ зөвлөн хэлэлцдэг байсан биз. Тэгээд занг ванчгаас сайхан хөнгөө шиг харагддаг байжээ. Ийм л айлд хөргөгдсөн хүүдээ би гэж Дамбыг амьдралынхаа туулж ирсэн зовирт замыг ярьж эхлэх үед Ёндон даш 2 мөглөнгийн хэмх зохиод гаргаж ирсэнд түүний өмсөж байгаа үзүүрсгэн дотортой дээлийн нүс нь хөлсөндөн ширэлдэж бөөсөндөн баригдан хамаг биеийн эгнэж хэлхэн аргагүй шаналсан байлаа. Дамба мөглөнгээс гарч ирээд баярлахтаа уйлж чадахгүй, нээч чадахгүй, нугарч оршсон хөлөөн чирээд ногоон дээр мөлхөн нүдэндээ нулимс цэйлэгнүүлэн даш Ёндон 2-ыг ширтэж байлаа. Дамба ялаанд идүүлж нар салхинд түлэгдэн хагарсан нүрэн арчхаасаа өмнө ижидэн үлсүүлсэн энэ хацраач ялаанд хазуулахгүй эрүүл байлгахсан гэж их боддог байлаа гэж хэлээд ядарсан байдлаар хатангар хөх гарааран баруун хацран илхийг харж байсан дашийн сэтгэл хэмжээлшгүй хөдөлж гар нь чичирч байлаа. 21 жилийн өмнө нэгэн 100 цагт Ванчиг занг хатныхаа хамт даян дээрхийн хүрээний цамд мөргөөд буцах замдаа уйлган харуулаараа дайрч тэр харуулын зангийн хамт Дамбын төрсөн герт давхин иржээ. Ванчиг их нэртэйгэн ям бислийнхаа хувцастай их л гоё ганган нилээд халмаг явжээ. Цагаан хүү Ванчгийг урд нь нэрнээс цааш таньдаггүй тул анх үзэхэд үнэхээр чинэлэг сайхан ус харагджээ. Ванчгийн эхнэр Пагам Дулмч залуудаа цэвэрхэн ганганараа бас л хідэн харуул даяар цуутай хүүхэн байв. Энэ эхнэрийн үснийхээ алтан хавчаар дээр шигтгсэн том сувдан шигтгэн Даачинчин вангийн хатнаас өөр хүнд ч байхгүй гэж хүртэл гой ганганараа алдарсан байжээ. Улаан энгсэгтээ тэр залуу хатны хурц 2 нүд нь гэрт орж ирэнгүүтэн манцуутай хүүгэн тавьсан ор руу аймаар ширтэн Дамбын нүрийг үцхээс өөр юм огт бодохгүй байгаа бололтой байлаа. Цагаан хүүгийн эхнэр тэднийг явхаар айлынхаа хүнд ярьж байжээ. Цайдаа амсны дараа Ванчиг цагаан хүү рүү хандаж танад саяхан нэг сайхан хүү төрсөн гэж зангич надад хэлсэн юм. Та нар тэр нэлх хүүгэн үзүүлээч гэж шууд хэлжээ. Цагаан хүү гайхаж хулгаж байсан эхнэр рүүгээ догсонд эхнэр нь цагаан хил ам хүрнэ гэж дургуйтсан боловч аргагүй сүрт дарагдаад хөдсөн манцуутай хүүгэн гар дээрэн өргсөөр Ванчгийн өмнө очлоо. Уураг сүхөхөөд нам унтаж байгаа нэлцрээ цагаан царайтай хүүхдийн нүүр рүү гэрт байгаа бүх хүмүүс өнгийн харахад Ванчгийн авхай алив надад харуулаач гэж дуу алдан хэлээд Биндрия эрдний шигтгээтэй алтан бөгж 13-даан яраатал зүүсэн цагаан гараараа хүүхдийг тосож аваад хоргой уужиндаа хэртэй ханцууг хөрөхгүй хүндий барьж нүүр рүү гөлөрх мэт ширтэж байснаа. 2 нүдэндээ нулимс цэйлэгнүүлэн би ийм үртэйч болоосой гэж олны дунд бие гайхуулах мэт өндөр дуугаар хэлв. Цагаан хүүгийн эхнэр тэр хатныг хараад залуу хүмүүртөө өөр яасан их мөрөөднөвэ хөөрхий гэж бодож байлаа. Ванчиг дээлийнхээ нудрагны араар хөлсөөн арчаад авгай руугаан харж бодол хийлж сууснаа. Энэ хүүгийн
Бид хоёрд өгөөч үр болгож авъя. Та бол 10 цагаан буйнаа эдэлсэн төв шудраг хүн юм. Танай хүүгийн саржилч хүртэл бидэнд их тохирч байна. Бид дээрхийн күрээн дээр чойр багшид айлтгаад шоо орхиулсанд төрд төмөр хүлэг болох буян ихтэй зэгсэн хүү байна. Үрчилж авбал хөлий чинь хөнжлөр хучиж явах нь лавтай гэж айлцсан юм. Гэж цагаан хүүд хэлэхэд хажуу талаас хатан бачуу янзаар ам өрсөж манад байвал хин хиндэл сайн юм да гэж багш айлцсан шүү дээ гэв. Гэрийн дотор нам гүн байлаа. Бид бас баяртын бүсээр ороод дотор газраас ирсэн нэг шинжээчээс асуухад пагам дулан бит хоёрын алгыг барьж үзээд амандан хишгтээ төрсөн та нарт ирэх тэр хүү бас их эрдэмтэй болох буян байна гэсэн юм. Энэ бүхнийг дуулаад танад ирэх сэтгэл их яарч явлаа. Ирээд харахад энэ хүүч үнэхээр 15-ны сар шиг манхайсан нүдэнд дулаан хөөхөн хүү юм. За хүүгээл бит хоёрт өгч үз гэж хэлэхэд цагаан хүүгийн эхнэр ам уртаж манайх 3 хүүхдээ салгахгүй санаатай юм. Хүний гар дээр нэлх хүрээн өгчхөөд юу бодоцоох вэ гэж ирслэн хэлв. Цагаан хүүч сэтгэлэн зовсондоо эхнэр өөдөн хараад толгой дохлоо. Буянтай дүүнер минь яалаа гэж тэгэх вэ? Бид нэлх хүрээч наваад та нарын гар дээр байдгаас юунд муу байлгахгүй дээ. Таанчтэй. Бид ганц хүүхдийг яаж ч байсан гэсэн зөвөр өсгөж боожуулж чадалгүй л яах вэ? Бидэнд хар буруу саналгүй л хүүгэн өгч үз. Ачийг санвал тус би гэдэг шүү дээ. Гэж Ванчиг үглэн говь. Бид ч бас үр хүүхдэн бусдын буян хишгээс гуйлбалгүй өсгөж чаднах гэж боддгийм. Гэж Дамбын их уурлангүй хэлтэл гэр дүүрэн шуугантай болж хүн бүрийн элдвийг үгэлцгээв. Зарим нь Ванчигт, зарим нь Дамбын ихэд хандаж янз бүрэл юм хэлэх болов. Их жахаатай минь. Би танд буруу зуруу юм ойлгуулахаар үг хэлчих үү дээ. Танайхыг дорд үтсэн явдал огт үгүй шүү. Яалаа гэж тэгв. Сайн үр мөрөөдөд танаа сайхан хүүг үрээ болгохсон л гэж үнэн сэтгэлээс гуйж байна гэж дорд зан гарган бөхөлзөж Ванчиг хэлв. Цагаан хүүгийн авгай хүүгэн авах гэтэл пагам дулам. Ихч минь энэ хүүгэн надад өгөөч дээ. Би гэж үр заяах буянгүй амтан юм. Ганц хүүтэл бол хамаг мөрөөдөл минь ханахан тэр гэж өглөж нулимсаа дуслуулан гуйлаа. Ванчигтай хамт ирсэн уйлган харуулын залан цагаан хүү минь чи бодооч. Энэ Ванчиг гэдэг чинь манай хэдэн харуулын ганц тулгуур болох хүн шүү дээ. Буян тайж хүн, танил тайж хүн. Дээрхийн хүрээний чойр ламтнаас эхлээд л хамаг дээдэс лам нар хүртэл энэ хүнийг л гэж байдаг юм шүү дээ. Ийм хүнд өрөөн үрчлүүлэхэд та нарын сэтгэл багтай. Үрд чинь жаргалтай байхгүй юу? Ястай л ховь заяатай хэрэгдээ гэж олны дотроос өндийж хэлээд Дамбын их рүү хандаж чи зовлгүй өг. Бид нарт яалаа гэж мууг санах уу гэж нэмж хэлв. Даруухан чойр багшид дахин бараалхаж өдөр үзүүлээд авъя. Та биднийг итгэж хүүгэн өг. Ураг төрлийн холбоотой болбол хичнээн сайхан билээ гэж Ванчгийг ахин харахад цагаан хүү хариу за гэж хэлсэнгүй боловч толгой дохин битүү зөвшөөрөв. Зуны сүүл сарын цэцэг навч дэлгэрсэн нарлаг сайхан өдөр Ванчиг занг хатан авгаагаан харуулын хүнд захиж бусад шадар ламнаар 10 шахам хүмүүсээ дагуулan мах айраг арх атсан хит хитэн морин ачаатай давхиж ирээд өдөр шөнийн турш найр хийж уйлган харуулын бараг бүх ирчүүдийг согтоож хүн үрээ яаж өсгөн хүн болгодог байна. Түүний дээд хэмжээнд л би хүргэндээ. Та үүнийг дэмэж ажиллаа гэж битгий санаарай гэж Ванчгийг хэлэхэд Дамбын ижээ миний хөө согтуу түшмлийн гарын боол болчихгүй байгаа да гэж хэлэх гиснээ айжээ. Эцэг нь хүүг жороо хээр морин дээрэн Ванчгийг аваад мордоход миний хүү төргөн өсөж торноод үр садандаа тустай хүн болоосай гэж хэлээд манцуу дээр нь цэнхэр хадаг дэлгээд тавихтаан их хүүгэн өрөвдөж харамслаа. Ванчиг Дамбыг гэртэн авчираад харуулын ламаас эхлэн олон хүн урж бас л бүтэн өдөр шөнөжин найрлахад цагаан хүү хүүгэн хүргэж ирээд найрны дундаас буцлаа. Ванчиг пагам дулам хоёр өргөмөл хүүгэн тусгай хүнээр арчлуулан үргэлж үнсэж үнхлээд л төргөн торнож мирааж байгааг нь гайхан шагширч байлаа. Пагам дулам авгаан хийдэг ажил нэг хэсэгтэн өргөмөл хүүгэн барьж хөөртөн тоглохол байлаа. Энэ байдлыг харсан хүмүүс толгой сэгсрэн магтаж буянтай хүнд заяатай үр иржээ
Их хөрөнгөнд эзэн суу хувьтай төрсөн амны хишигтэй хүү юм гэж тэр балчир амьтныг магтах болов. 3 жилийн дараа Паган дулам хүүхэд болж шүлний үнрээр өгөөд яохолж яолон хүмүүсийг сандаргаах болов. Дамбыг дүү авчирлаа гэд хил хүгэн олж ядан магтаж элдэв инээд наадамтай үг зааж өгөн эрхлүүлсээр байлаа. Чойр ламд даатгал тавьж аврал гүрэн буулган 7 хоног бүрийн хонь гаргаж шин шүл уусаар байгаад хүүхдээ гаргалаа. Паган дулмаас хүү гарчээ. Дэрэсхэн 2 хүүтэй боллоо. Томын лам болгоно, багаар нь галголомтоо сахиулна. Ингээд жаргалан идэлгүй яах вэ гэж Ванчиг ам халах бүрээдэл ярьж бас би 2 гартан хөтлөх хүүтэй. Хот дүүрэн хонь, зэл дүүрэн тугалтай. Тавдар дүүрэн мөнгөтэй хүн. Муусан гуйлахчингууд над шиг буйнаа идэх арай л болоогүй гэж гашуун эдэнд хөлчүүргсэн үедэн зарцнараа загнан баярхаж байлаа. Пагам дулам 1 жилийн дараа хүүхэд олж дахин 1 хүү төрүүллээ. Ванчигт бардамнах сэтгэл уламж оргилж, насаан ахих тутам цээрлэгч үгүй. Загнахгүй ч хөнгөө болж, олны ам хазаах тишээ хандлаа. Дамб 6-7 насндаа эрх танхил болохоороо хэлэх үггүй болж, элдэв дөрсгүй загнан дүүнараа шоглож чадахтай болов. Хүүхдүүдийн хооронд тоглоом шоглоом ялгүй юмнаас болж төрсөн 2 хүүхдийн аль нэгийг уйлахтай зэрэг Пагам дулам боож өгөх шахан бачуурч хамаг бурууг дамбад үүрвэлэн хин дээрэмчин шинжтэй хүүхдийг яая да. Ямар их үйлийн үрээр ийм босоо ороолон манайд учирва гэж хашгичин загнаж Ванчигтан элдэв муугаар ховлох болов.